биеэр жижигхэн боловч бэлчээрээр нэлээд хол явсан даг гэдгээ туулын хойнчныг харууллаа, туулын урдчныг харууллаа да. За ингээд одоо хээр даг Төв аймгийн Заамар сумаас өнөөдөр Түрүү магнад урдлахын тодорхойлж арын дагнуудыг нэг суугаад оруулж байгаа гэдэг юм бол за арайхан амжихгүй болоо да. За арайхан дагнуудыг одоо нэг сайхан харуулчаа тэгээд урагшлах болоо да. За энэ аман үзүүн дээр Ховд аймгийн буян сумын уяаш Төмөр Өчрийн баян дөржи хурдан алтайтай аман үзүүн дээр явсан бол хэвээрээд байна. За 3 дээр Батцэргийн бэлгүүн төгсгийн хурдан хултай 3 дээр яваад байгаа. За явчих. За ингээд өнгөнийхөө дагнаа дотор талаар нь ороод зэрэгцээрээ. За хамаагүй шахаж явуу. За Төв аймгийн Заамар сумын уяаш Түмэн улцгийн одоо хурдан хэрдэг 57 номертой мордсон тарихын өнөөдөр ер нь явуулцах байсан даг юм байна да. За Наранбаатарын Боорч гэдэг хүүхэд унсан. Эзэн Чингис Богдын одоо шадар туслах Боорчийн нэртэй одоо Жигжис сүрэнгийн Түмэн улцгийн хурдан хэрдагыг давхар одон дамгтай хэрдэг. За ингээд энэ өдрийн баяр наадам Төв аймгийн Заамар сумаас дааг төрүүлжээ. Аргагүй Төв аймаг дотроо бол адууны үржилээр Заамар бол эхний Манлайдны яваа сумдын нэг бол яхахгүй юм байгаа. За гээр дааг одоо жаахан суларлаа. За одоо бол 43 4-тэй яваад байгаа харагдж байна. Аргагүй хол салсан тулдаа бол хээр дааг одоо за ер нь суултгүй юм байна. Энэ өдрийн хуралдаанд бол аргагүй зурган зурагдсан даагуулаа хашаага дагаа цаах нур яваарай. За энэ хурдан даагны уралдаанд Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол улсын алдарт уяач Жигжид сүрэнгийн Түмэн улцгийн хурдан шар хээр даагыг 11 настай Наранбаатарын Боорч гэдэг эрэгтэй хүүхэд унж Түрүү магнад хурдлуулан наадамчин олноо байсаглаа. Зөвштэй.